Эрчим хүч дулааны тариф тэнгэр таадаж ард иргэдийн халаас улам нэмгэрсэн. 2024 оны 11-р сараас хойш эрчим хүчний үн 30-аас 85% өссөн. Монгол банкны ерөнхийлөгч Лав Сүрэн хэлэхдээ 5-р сарын 16-наас дулааны үн шууд 85% нэмэгдэж, үүний араас 9-р сард халуун пүүдэн усны үн өснө гэж хэлсэн нийгмийн дургуутслыг хүрлээ. Өөрөөр хэлбэл 100 мянган төгрөг төлдөг айл өрх 185 мянган төгрөг төлнө гэсэн үг. 2025 оны 1-р сарын байдлаар улсын инфляц 9.6, Улаанбаатар хотод 9.7 хүрсэн аль хэдийн ард түмний амьдралд хүн цохилт өгсөн гэсэн үг. Эрчим хүчний үнийн өсөлт инфляцийн гол шалтгаан болж айл өрхийн төсөвт хүндрэл учрууллаа. Харин өчигдрийн засгийн газрын хуралдаанд ерөнхий сайд бүх төрлийн үйлчлэгээний төлбөр хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгосон. Ерөнхий сайдын энэ мэдээллийн араас тог цахилгааныхаа мөнгийг олон зуун мянгаар нэмж авснаа одоо нэмэхгүй гэж ярих чинь хэр зохимжтой вэ? Тэгвэл тэр нэмж, шуулж, мүлжиж авсан мөнгөө эргүүлж авъя. Амьдрал хэцүү байна гэж иргэд маш ихээр сэтгэл илгээж байна. Харин одоо яах вэ? Тарифа ил тод тодорхой болгох хэрэгтэй. Үнийн өсөлтийн эсрэг шударга зохицуулт шаардлагатай. Тэгэхээр Монгол түмнэрээ энэ асуудлыг мартах биш. Тасралтгүй хөндөж олон нийтийн дуу хоолойгоор өөрчлөлт хийцгээе.